Өнөөдөр Монгол улсаас 60 гаруй компанийн 100 гаруй бизнес эрхлэлийн төлөөлөлд бүгд Турк улсын үйлдвэр технологийн паркын үйл ажиллагаатай танилцж байна. За үнэхээр Турк улсын үйлдвэрүүд бол үнэхээр технологичсон байна. Маш өндөр бүтээмжтэй байна. Эндхийн үйлдвэрүүдийн ихэнх нь дандаа хоорондоо нэгдэж кластер ажилладаг юм байна. Энэ одоо ноу хауг Итали улсаас 25 жилийн өмнө анх оруулж ирж ирсэн гэж энэ технологи өнөөдөр монголчууд бид маш чухал хэрэгцээтэй байна. Одоо 10 хүн 20 хүн нийлээд энэ үйлдвэрээ байгуулад үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийгээд анган шатны боловсруулалтаа бүгд хамтдаа хийждэг юм байна. Тэгээ эндээс эцсийн боловсруулсан арьсан бүтээгдэхүүнүүдээ аваад цүнхээ хийдэг, гутлаа хийдэг, бүсээ хийдэг, дотоодын зах зээлд ангаас гадна гадаадын зах зээл дээр гарч экспортод гаргадаг ийм сайн жишээ байна. Турк улсад одоо 6 бүсэд үйлдвэр технологийн паркууд ажилладаг юм байна. Тухайн бүсээс шалтгаалаад төр засгаас төрөл бүрийн хөнгөлтүүд эдэлдэг юм байна. Тэгэхээр Монгол улс өнөөдөр үйлдвэрчсэн улс болохын тулд Турк улсаас, Хятад улсаас, Итали улсаас туршлага судлах, өөрийн эх орондоо нэвтрүүлэх нэг шаардлагатай байна.